шаардсан тулаан болсон. За ингээд тэгээд 2 дугаар үе. За тэгээд энэ яг одоо кикбоксид байх ёстой тэр зарчмуудыг их гой мөрдлөг болгосон тулаануудыг үзүүлсэн гар хөл одоо хөл гарын одоо холбосын тогтолгоонуудыг амжилттай хийж ингэж өрсөлдөж исэн. Энэ бол бас миний хувьд сэтгэл хаглуун байлаа. Гол зорилго маань бол бас энэ байсан залуу тамирчдыг дэмжиж гаргах, биднийг нийтэд толилуулах. Энэ маань нэгсний промошн гэж нэрлэдэг шүү дээ. Энэ яг промошны одоо зарчмаар энэ тэмцээн зохиогдсон. Энэ одоо промошны үйл ажиллагаа маань яг одоо зорилготой хүрсэн тий. Залуу тамирчдыг гаргаж ирсэн, нийтэд үзүүлсэн, сонирхуулсан, танилцуулсан юм байгаа. За тоглолтын 3 дугаар үе тий. За энэ дэшрэнд бас энэ төр баяр маань 28 дугаар сургуулийн сурагч байгаа. Тэгээд сургууль хамт олон бас төр баярын маань дэмждэг, цааш бас дэмжээсэй гэж бас үсэе. За одоо хоёр маань 69 дугаар сургуулийн сурагч, шал өсвөрийн сурагч. Хоёулаа одоо төгсөх одоо ингээм одоо сурагчд байгаа. Тэгээд цааш бас сурлагын өндөр амжилт төсөе. Дээр нь бас хамт олон дэмжиж байгаасаа дэмжиж ийсэн сургууль хамт олонд нь бас талархал илэрхийлээ. Аль ч одоо сургууль бас 28 дугаар сургууль, 69 дугаар сургууль бас манай кикбокс тулаан спортын холбоотой хамтарч ажилладаг тийм. Тамирчдыг одоо шаардлагатай хичээл сургууль чөлөөл бүхий л одоо бэлтгэл сургуулийг төслийн сангаж өгч өгдөг. Энэ дэшинд бас энэ сургуулийн хамт олонд талархал илэрхийлж байна. За мөн дэмжихээр бас найз нөхөд хамт олон сургуулийн хамт олонноос өнгөрсөн. Ийм одоо халуун уур амьсгалын тулаан болж өнгөрсөн байгаа. За одоо тоглолтын 3 дугаар үе тийм. Одоо яг одоо шийдвэрлэхийн үе. За мэдээж одоо энэ одоо тулаан ялсан Монгол улсад анх удаа зохиогдож байгаа мэргэжлийн кикбоксчдын шилдгийг шалгаруулах Э1 Гран При гэсэн шагналыг түүхэнд нэрээр хичүүл. Тийм. Тэгэхээр энэ бол ас чухал. Энэ Гран При тэмцээний утга учир нь болохоор энэ Э1 Гран При тэмцээний цомыг хүртсэн тамирчин тухайн жилийн хамгийн шилдэг тоглолт болсон. Ийм бас юу гэдэг. Тэгэхээр энэ бол их чухал тулаан аль аль нь тийм мэдээж хүний спортын одоо зорилго гэж сонгож авсан тийм спортын оргил төр амжилт үзүүлэх. Тэгэхээр энэ бол бас чухал ийм хариуцлагатай тэмцээн аль байдаг бүх зүйлээ одоо ингэ шавхаж энэ залуу тамирчид одоо тоглож байна. Тэгээд нэг мэддэг учраас ийм тоглолтууд хийж байгаа. Ерөөс нэгэндээ ямарч боломж олдохгүй. За ингээд төрөг тоглох үед одоо хамгаалчаад одоо хоёрыг тоглох үед төр хоёрыг хамгаалчаад энэ бол бас залуу тамирчдаас бахархууштай юм ур чадвар тий бас. За ингээд төрөгийн хөлийн зохиол дээр гар төрөө маань нэлээд шоргуу ийм дайчин сүүлийн одоо хүчээ шавхаж одоо ингэ тоглож байна. Тэгээ шүүгч нэрээ бас үнэлгээ гэдэг хин одоо сүүлийн энэ тэмцээн тавьсан сүүлийн үе хүч хурдсаа шавхаж тоглосон. Одоо хин одоо дайчин төгсгөлийг сайн хийсэн. Тэрэнд нь бас одоо тэмцээний өгч явах хэрэгтэй тийм. Энд дээрээс төрөөгийн хувьд бол одоо сүүлийн үед сүүлийн раунд бол нэлээд санаачлагыг авч дайчин тоглож байна. За одоо хоёр дээр аргагүй бас энэ чим авлагаар бэлтгэл сургалтын завсралцсан байна. Сүүлийн инфекц чичиж бэлтгэл сургалтаас хамааралтай. За ингээд тулаан бол 3 ерөнхийдөө үзүү штэ. Ийм сайн тулаан болж өнгөрсөн. Ангид хүн ярьдаг. Ингээд шүүгчд 3 шүүгчд 2-1 харьцаагаар биш үү 3 шүүгчийн нэг нь одоо төгсөн байна. 2 нь бол төр хоёр төгсөн байна. 2-1 харьцаатай гэдэг чинь энэ тэмцээн ийм өрсөлдсөн байна штэ. Тэгээд 2-1 харьцаатайгаар төр хоёр маань Монгол улсад анх удаа зохиогдсон мэргэжлийн кикбоксчдын шилдэг шалгаруулалт Э1 Гран При гэж энэ шагналыг хүртэх ийм сайхан одоо агшин харагдаж байна. За энэ тэгэхээр энэ Гран При гэдэг нэр хүндтэй ийм цомыг хүртэж байна. За энэ шагналыг одоо манай кикбоксоос анхны одоо ерөнхийлөгч ойдын эрдэнэ нэгцийн маань гардуулж байна. За мөн кикбокс тулаан тэргүүлж гүшүүн цагдаагийн хурандаа барах гэсэн улсуудын нэр хүндтэй шагналыг гардууллаа. За тэгээ энэ дэшинд бас төр баяртай амжилт хүсье. Цаашлааштай иймэрхүү одоо тэмцээнийг удаадараа яриалт байгуулах хэрэгтэй шаардлагатай. Дээр нь хамгийн гол зорилго бол одоо Азийн тэнхимийн наадам 2009 онд энд одоо дангаад кикбокс сонирхч Монголын ард түмэн бүгд одоо чиний чамайг харах болно тий. Тэгээд дөрөв хоёр маань энэ дээр ажиллахтай хандаж одоо бэлтгэл сургалт өшөө одоо шаргуур хэрэгтэй. Анги 63.5 кг-ийн чимгээ одоо доотлын зууны сүүлийн тоглолт нэглэхэд үлэн болсон байна. Улаанбаатар бас баасан харуул хамгаалтын тамирчин команда харуул хамгаалтын тамирчин. За бүх булангаас бүх тулга Инага доожоо гэсэн. Энд доожоос гарч тоглож байна. За энэ бол бас доод зооны эхний тулаан шүү дээ. Шилдэг одоо 8 тамирчид одоо асагч тоглож байгаа. Дээд зооны 2 маань тоглоод одоо ярилцаад тоглолцсон байна.
За дээр нь бол цайхан маань сая энэ зоноос хараад ирлээ. За энэ хоёрын ялсан одоо бол цайхантай одоо анаал таарна. За ингээд бүх тулгын хувьд бас яг одоо тулааны бол гаж ирсэн. Ялангуяа Монгол улсад Жинага доожоо гэдэг кикбокс, каратэгийн тулааны клуб ажилладаг Япон бокстай арай юуний чигээр Япон улсын одоо Нага доожоо гэдэг салбар клуб гэж явдаг юм. Энэ дэс бас олон сайхан ажиллаж байгаа. Эдний бүх тулга Монголоос саяхан Япон улсад болсон К2 гэж Японд бас төхөөрөмж юм байлээ. К2 тэмцээнд орж ирсэн. Амжилттай тоглосон. Сүүлийн үед бас уур чадвар өсөж байгаа юм тийм чинь. За кикбоксing улсын аврал тэмцээнд ийм тулааны спортын залуу тэмцэж байна. За бүтэл маань одоо энэ гизгтэй тий санаас наашаараа болж байгаа тэмцэж чинь. Бас яг өөрийн одоо чармаал зүтгэлээр бас мэдээлэл олж авах тал дээр бас давуу байдлаар ажилладаг. Ер нь бас Японд ч К2 тоглоно гэдэг бас юмсны сурч чадварыг харуулж байгаа тий. Тийм байна. За баасан хүүгийн хувьд команда харуул хамгаалалтын албаны ирэмээс тулдж байна. За тэмцээн ганц төмөр маань бас дасгалжуулж оролцуулж байгаа. Тэгээд энэ дэшин бас ганц төмөрийн дасгалжуулсан хүмүүс бас яг тийм кикбоксing онцлог одоо зүйлүүдийг яг агуулсан яг энэ кикбоксинг гэсэн татгалтай ийм бол одоо тэмцэж байдаг. Дэшин өсдөртэй. За тоглолтын нэгдүгээр за бүхэл маань бас займраа тий өрсөлдөгчийн зайд орохгүй. Тэгээд одоо ингэ зогтож ингэ тавьж явж байгаад оноо авчаад за сая зүүн баруун гараа зөвлөө. Санамжтай болж байна. Шөө жоохон зөрөгтэй яваад тэгэл гарын цэглэлтүүд бас хүчтэй болохоор аль нь жоохон шөө хамгаалтаа сайжруулж ажиллах хэрэгтэй. Жоохон задгаадуу юм тоглолттой тэмцтэй шүү дээ. Тий аль нь жоохон гараа тий мэдээж энэ тамирч энэ тулаан бол тамирчдад туршлага өгч байгаа. Ихтэй залуу сайхан юм старт болсон. Цаашаа бид засраа тултна. Яа. Тэгвэл за энийг бас хүлээсэн юм бол за сая шингийн урагшаа энэ тулгын гарын цэглэлүүд их амжтай болж байна да. Яг өсөж ухц хитэн урд гараа зөв оновчтой мэдэрч юм шиг дээ. Туусан тоглолтууд нэг амжтай болж байна. За тоглолтын 2 дугаар үеийг рингний одоо зарлаа тийм 2 дугаар үеийг хэрэглэлээ. Ингээд тоглолтын 2 дугаар үе. Сүүлийн үед яг бас энэ олон улсын стандартын тулаанаас гадна ring girls гэж зохиодог болсон байна. Рингний одоо мисс, рингний одоо энэ тоо байдаг хүмүүсийн гой сайхныг шалгаруулсан ийм уралдаанууд бас сүүлийн үед зохиодог болсон. За энэ дэр маань бас хоёр ташаа займарсан. Энэ маань яг үзэгчдийг татсан тийм ээ. Ийм одоо тулааныг сонирхолтой бол хөлбөрт оруулсан ийм арга ажиллагааны мэдгч одоо бодож байна. За баасан хөө шахаад бүгдлэг маань нэлээд зогцсон тоглолтуудыг хөшлөж байна. За хөлийн хөлөөр лоу кик техник сайн харагдлаа. За бүгдлэг мэдрэмжтэй байна. Хүний нэг зайд ордгоо тий. Яг өөрийнхөө зайг мэдрээд идэг. Хүний яг ороод ирэхээс өмнө оноо авчаад за сая зүүн баруун гарын шулуун цэглэл оновчтой очиж байна. Одоо өшөө дисрэн гэж яддаг. Хүчтэй дисрээд өгвөл өсөлтөгчөө бас оноо аваад магадгүй хүнд байдалд оруулах юм боломж бол харагдчихл байна. Аваасан хүүгийн хувьд бол за сэрэг лоу кик гэсэн техниктэй хөлөөр хөлрөгшлөх, хөлөөр доогуур ишлэхийн техник оновчтой болсон. Энэ маань их олон удаа ингээд хөл доогуур ирээд хахад хөл дээрээ ажиллах, хөлөөр ажиллах чадваргүй болгочихж байгаа. Машин ч өвдөлттэй мэдрэл хор учрын те хөлийн явуулт те хөлийн техникийг хийгдэж болох шүү дээ. За сар гар тэгээд хөл их гоё тэгш тоглоомыг сайн хийлээ. Тэгэхээр холбосон тоглоом оновчтой болсон. Яа тэгээд нэг дороо зогсдгоо энэ зөв баггүй. Хүн чинь дороо зогсчих бай биш шүү дээ. Хүн чинь хүнийг онох гол ингэж хөөж байгаа юм чи дороо зогсож байгаа хүн чинь хүний одоо байна одоо овоо хараа гэж харж оногдож байгаа шүү дээ. Овоо хараанд орохгүй ингээ хөдөлгөөнтэй яваад байгаа хүн чинь тэр болгоно давталгааныг тэг өөртөө оновчтой авах юмчлыг хөдөлгөх үү тий.
Тэгэхээр бас залуу тагч эндээс суралцах хэрэгтэй.